Хооллох үедээ зурагт унтраадаг. Хоолны газар зурагт байрлуулдаггүй. Би хэд хоногийн өмнө нэгэн айлын оройн зоогт өргөдөж очиод өөрийнхөө амьдралын хэв маягаас тис ондоо зүйлийг олж харав. Ширээндээ суугаад хооллож эхэлтэл бага сургуулийн 4-р ангийн хүүн босоод үг дуугүйгээр ширээний нэг өнцөгт тавьсан зурагт асаав. Зурагтыг бүх хүмүүс харах боломжтой газар байрлуулсан тул бүгд зурагт үзэнгээ хооллох болов. Манай гэр бүлийнхэн хоол идэнгээ зурагт үздэг учраас би мэл гайхаж цэл хөхрөв. Гэтэл бүр алмайруулсан зүйл нь зурагтаар гарч байгаа драмын жүжигт мөн адил гэр бүлээрээ цуглаж хоол идэнгээ зурагт үзэж байгаа дүр зураг харагдав. Тэгвэл адилхан цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрд өрх айл болгонд үүнтэй адил дүр зураг өрнөж байдаг байх нэ гэсэн бодол төрлөө. Үнэн дээр олон гэр бүл зурагт үзэнгээ хооллдог бололтой. Өнөөгийн гэр бүлүүд хамтдаа зурагт үзэж байгаагаар гэр бүлийн нэгдэл гэж ойлгох болсон нь арай л дэндүү санагдав. Зурагт гэр бүлийг нэгтгэн замтдаг зүйл биш. Зурагт зугаа гаргадаг хэрэгслийн нэг болохоос гэр бүлийн гишүүдийг нэгтгэж зангиддаг зүйл биш юм. Өмнө дурдсанчлан еврейчүүд хоолны цагийг маш их хүндэтгэж сүсгэлдэг ард түмэн. Тиймээс тэд хоолны газарт зурагт байрлуулдаггүй. Еврейчүүдийн хоолны газар зурагт байрлуулдаггүй бас нэг шалтгаан нь зурагтын хөтөлбөр насны ангиллаас хамаарч агуулга нь олон төрөл байдаг учраас бүх гишүүдийн сонирхлыг татаж чаддаггүй. Хэрвээ нэг хөтөлбөрийг ярианы сэдэв болгон сонголоо гэхэд бүх гишүүдийг хамран өрнөж чаддаггүй. Солонгос улсад ч ялгаагүй бусад хөгжингүй орнуудын адилаар эцэг их хүүхэд хоорондын харилцаа холдох хандлагатай болоод байна. Хоолны ширээний дэрэгт зурагт асаалттай байгаа нь үүний гол шалтгаан байж ч мэдэх юм. Хооллох цаг хугацаанд халуун ам бүлээрээ өдөр бүр ширээгээ тойрч суугаад халуун дулаан яриа өрнүүлж эвлэлдэн нэгдэх чухал мөч юм. Өдөр нь ажил, сургууль, арын алба гээд бүгд л тус тусын ажил албандаа явчихдаг учраас өглөө оройдоо хамтдаа цуглах газар нь хоолны ширээ, хамтдаа ярих боломж нь хооллох цаг юм. Мөн хүүхдүүдэд хамгийн хөгжилтэй урам хайрласан цаг байдаг. Тэдэнд гэр бүлийнхээ гишүүдийн адал явдал, алдаа оноо, ажлын туршлага зэргийг сонсох, бас тэндээс суралцах боломж олддог. Гэтэл ихэнх гэр бүлүүд энэхүү чухал цагийг зурагт сонин сэтгүүл, гар утас харж өнгөрүүлэх болжээ. Энэ зуршил нь гэр бүлийн дотн харилцааг саарамжуулах гол шалтгаан болж байгаад харамсдаг. Гадуур хооллохдоо бага насны хүүхэд дагуулж явдаггүй. Гадуур хооллохдоо бага насны хүүхэд дагуулж явахгүй хичээдэг. Эцэг их хүүхэд халуун дулаан уур амьсгал өрнүүлж гэртээ хооллох нь олон сайн талтай ч заримдаа орчноо сольж гадуур хооллох нь сонирхолтой байдаг. Гэвч еврейчүүд гадуур хооллохдоо аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй хичээдэг. Гадуур хооллох нь сонирхолтой, сэтгэл сэргээсэн сайхан зүйл гэдгийг бага насны хүүхдүүд хараахан мэдрэх болоогүй байдаг. Тийм учраас бага насны хүүхдийн хувьд энэ цаг тийм ч утга учиртай санагдахгүй нь мэдээж. Харин ч тэд орчин тойрноо үл хайхран чанга дуугарах, нааш чааш гүйх, аяг тавг хаглах гэх мэтээр үүмэн дэгдээж бусад зочдод төдийгүй хоолны газрын ажилтнад хүндрэл учруулдаг. Гадуур хооллолтод насанд хүрчдэд төвлөрсөн байдаг. Еврейчүүд бага насны хүүхдийн гадуур хооллохдоо дагуулж явдаггүй бас нэг шалтгаан нь доор өгүүлсэнтэй адил насанд хүрчдийн ертөнцид өрнөх үйл явц учраас тэр. Төрсөн өдөр найр хурим мөн гэртээ хийж идэх боломжгүй хоол ундаа идэх үед л тэд гадуур хооллодог. Томчуудад гадуур хооллох нь илүү таашаалтай байдаг бол бага насны хүүхдүүдэд тийм ч таатай байдаггүй. Хүүхэд нь ердийн өдрийнхөөс өөр орчинд хооллож байгаа нь сонирхолтой санагдах авч тэр бүр хөгжилтэй байж чаддаггүй. Хүн бүрийн нүдний хаарц, хориг тавьсан дуу, зэрэг сэтгэл санаа нь тавгүйддаг. Тийм болохоор л гадуур хооллох цагийг зөвхөн насанд хүрэгчдийн цаг болгох нь зөв юм. Мэдээж амттай хоолыг хүүхдүүдтэйгээ хамт идэхийг хэн хүнгүй л хүсдэг. Гэвч олон нийтийн газар сахих дэг журам, тухайн цаг хугацааны утга учирыг ойлгох, насанд
хүрэх хүртэл нь аль болох хүүхдийн дагуулж явахыг хичээдэг. Энэ нь хүүхэд насанд хүрэгчдийн аль алинд нь тустай. Товшилж хэлбэл хоолны газар хүүхэд бусдад төвөг учруулах нь хүүхэдтэй хамт гадуур хооллох үед бий болох үйлдэл болохоос биш, хүүхдийг гадуур хооллохдоо дагуулж явахгүй байх шалтгаан нь биш юм. Дэг журам хатуу чанд цагтаг еврейчүүд аль болох бусдад төвөг учруулахгүй байхыг хичээдэг. Тэд бусдтай зохицуулж амьдрахын тулд эхлээд өөрөө эсрэг бодол, зөв үйлдэлтэй байхыг эрхмэлдэг. Талмуд сударт ингэж бичсэн байдаг. Өдөр бүр өнөөдөр таны сүүлийн өдөр гэж бод. Өдөр бүрийг агшин хорон бүрийг утга учиртай өнгөрүүлэхийг хичээдэг нь хойд нас байдаг гэдэгт үл итгэдэг еврейчүүдийн амьдралын нэг хэв маяг юм. Хооллох цагийг асар чухалчилж үздэг тэд гадуур хооллох энэ хоромд чин сэтгэлээсээ ханддаг. Гадуур хооллохдоо бага насны хүүхэд дагуулж явах нь еврейчүүдийн амьдралын хэв маягийг гажсан зүйл гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй л байх.